Дарга нар бол 10-11 ч юм уу өдөөс хойш ирээд хүмүүсийг тараахгүй суулгаад байдаг. Тэгээ сарын эцэст одоо цалингаа ботхоор илүү цагийн мөнгө ороогүй байдаг. Хуулиараа бол хүнийг өдөрт 8 цагаар ажиллах ёстой. 8 цагаас дээш хугацаанд ажилласан бол илүү цагийн мөнгө заавал олох ёстой. Хамгийн гол нь бид нар хууль гарахаас өмнө хуулийн төсөл саналаа өгөх ёстой. Дэмжиж байгаа одоо байдлаа илэрхийлж эсэргүүцэж байгаа бол эсэргүүцгээ хэлэх ёстой. Нэгэнт хууль болоод баталчих юм бол хүссэн ч хүсээгүй ч бид нар одоо дагж мөрдөх одоо зохицуулттай байдаг. За орон сууцны зайлинд өрчиж байгаа иргэдийн хамгийн гол алдж байгаа зүйл бол зах зээлийн үнээс хэд хямд байр, хэд таатай нөхцөлд одоо өргөтүүлдэг. За хөдөлмөрийн үйл зааснаар тухайн хүн ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол ажил олгогч нь заавал хөдөлмөрийн гэрээ хийх ёстой. Тэгэхээр манайхан бол ерөөсөө хөдөлмөрийн гэрээ хийхгүйгээр ажиллаад идэг. За тэгээд 1 сар ажиллана, 2 сар ажиллана. За түүний дараа одоо цалин үс дээрээ тохирохгүй, хөдөлмөрийн хүсэл дээрээ тохирохгүй ингээд чамайг ажлаас халлаа гэж явуулчихдаг. Тэгэхээр нөгөө хүн одоо ажлаас хууль бусаар халагдсан гэж үзэж байгаа бол шүүхэд хандна. За шүүхэд хандахын тулд хөдөлмөрийн гэрээ хэрэг болно. Гэтэл нөгөө ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ хийгээгүй амаараа тохирсон байдаг. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Тэгэхээр таныг одоо ямар нэгэн ажилд авсан л бол ажил олгогч заавал хөдөлмөрийн гэрээ хийх юм хуультай байна. За хоёрдугаарт нь нийгмийн даатгалын шимтгэл төлөх хуулийн заалт байна. За нэг газар жил ажилдаг, 2 жил ажилдаг нийгмийн даатгалын шимтгэлийг нь цалингаас нь аваад байдаг. За ажлаас гарсны дараа одоо тэтгэмж авах, бусад байдлаар одоо ингээ орон үүсгэн нийгмийн даатгал нь төлөгдөөгүй байдаг. Тэгэхээр энийг одоо ажлаас халагдахаас өмнө заавал үзэж шалгаж явах хэрэгтэй. За 3 дахь асуудал нь юу вэ гэхээр илүү цаг ажиллаулдаг ийм асуудал түгээмэл байна. Тэрс мөн одоо төрийн байгууллагууд тийм ээ. Өглөө дарга нар бол ерөнхийдөө нэг 10-11 ч юм уу өдөөс хойш ирээд хүмүүсийг тараахгүй суулгаад байдаг. 7 цаг болдог, 8 цаг болдог, зарим бүр 9-10 цаг болцсон суулгадаг. Тэгээ сарын эцэст одоо цалингаа ботхоор илүү цагийн мөнгө ороогүй байдаг. Хуулиараа бол хүнийг өдөрт 8 цагаар ажиллах ёстой. 8 цагаас дээш хугацаанд тухайн хүнийг ажил олгогчийн санаачлагаар ажиллуулсан бол илүү цагийн мөнгө заавал олох ёстой. Тэгэхээр энэ дээр манайх бас нэг анхаармаар байна. Зөвхөн одоо ажилтан төдийгүй ажил олгогч нар хүнийг илүү цагаар суулгаж ажиллуулсан бол илүү цагийн мөнгө өгөх ёстой. За энэтэй холбоотой нэг зөрчил юу вэ гэхээр өглөө одоо хүмүүс хоцроод ирэхээр цалингаас насдаг тийм ээ. 5 минут хоцруулалт хэдэн төгрөг, 10 минут хоцруулалт хэдэн төгрөг гэдэг. Гэхдээ орой ингээ илүү суулгахаараа цалин өгдөг. Энэ бол шудраг биш зүйл юм аа. Тийм учраас та өглөө цагтаа ирсэн бол орой цагтаа тарах ёстой. Танаа дарга эсвэл одоо ажил олгогч таныг илүү цагаар ажиллуулсан бол илүү цагийн хөлс өгөх ёстой ийм хуультай гэдгийг хэлье. За дараагийн нэг анхаарах юм юу нэхлээр хөдөлмөрийн гэрээг хугацаатай болон хугацаагүй байгуулдаг. За зарим газар бол одоо жилийн хугацаатай байгуулдаг тийм ээ. Тэгээд 1 жил өнгөрлөө хөдөлмөрийн гэрээ дууслаа. Гэтэл нөгөө хүн нь одоо ажиллаа хийгээд идэг. Ажил олгогч нь ажлыг нь хийлгээд идэг. Тэгээд 3 сарын дараа чиний одоо хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан. Чамайг ажлаас халлаа гэдэг юм асуудал ярьдаг. Энэ бол хууль бусаа. Яагаад гэвэл ажил олгогч хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгаас өмнө тухайн гэрээг одоо дуусгар болох тухай мэдээлэл өгөөгүй та ажлаа үргэлжлүүлэн хийсээр байгаа бол гэрээ анх байгуулагдсан хугацаагаараа сунгагдсан гэж үздэг. Тантай 1 жилийн гэрээ хийсэн бол 1 жилээр, 2 жилийн гэрээ хийсэн бол автоматар 2 жилээр сунгагдана гэж үзэх ёстой. За 2025 оны 3 сараас эхлээд сангийн яамнаас татрын багц хуулийг олон нийтэд танилцуулж санал авч эхэлсэн. За тэгээ 2026 оны 1 сарын 1-ээс одоо олон нийтээс ирсэн санал дүгнэлтийг оруулаад дахиад танилцуулж байгаа юм билээ. Тэгэхээр энэ одоо татрын багц хуулинд одоо дэмжмээр сайшаага устай саналыг хэлээ л да. Тэр нь одоо нөөц төлөгчөөр бүртгэх босхийг 50 саяас 400 сая төгрөг болгож нэмэгдүүлсэн байгаа. Энэ бол одоо үнэхээр одоо зөв зүйтэй юм санаачлах гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр одоо юмны үн өссөн тийм ээ. За иргэд бол одоо жилийн дотор ихтэл 50 саяас дээш хэмжээний борлуулалт хийгээд ингээд нөөц төлөгчөөр бүртгүүлдэг. Нөөц төлөгч болдог. Энэ нь бол маш хүндрэлтэй байсан. Нэг 400 болгож нэмж байгаа нь бол талархууштай. Дэмжиж болохгүй одоо нэг заалт явж байгаа нь хүнсний бүтээгдэхүүнээс нөөц авдаг болно гэдэг юм заалт орсон байл. Тэгэхээр та бид одоо сүүгээ, талхаа, махаа, сүү цагаан эдээ зэргийг одоо бид нар дэлгүүрээс авахдаа нөөцгүйгээр авдаг. Тэгэхээр одоо энэ шинэ хуулийн төсөл дээр бол нөөц авна гэдэг заалт явж байна. За энэ хэврээ батлагдах юм бол одоо өргөн хэрэглээний бараа хүнсний үн бол автоматар 10% нэмэгдэх ийм одоо эрсдэлтэй байгаа. За үүнээс гадна бас нөөтийн буцаа олголтыг жирийн одоо иргэдэд ээлтэй байдлаар өгөхөр ийм хэд хэдэн заалт явж илээ. Тэгэхээр энийг бол
дэмжиж байгаа. Тэгээ хамгийн гол нь бид нэр хууль гарахаас өмнө хуулийн төсөл саналаа өгөх ёстой. Дэмжиж байгаа одоо байдлаа илэрхийлж эсэргүүцэж байгаа бол эсэргүүцгээ хэлэх ёстой. Нэгэнт хууль болоод баталчих юм бол хүссэн ч хүсээгүй ч бид нар одоо дагж мөрдөх одоо зохицуулалттай байдаг. За хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу одоо хууль боловсруулж байгаа газар буюу засгийн газар тухайлах юм бол сангийн яам өөрийнхөө веб хуудсан дээр бүх хуулийнхаа төслийг гаргаад тавьсан байна. Тэгэхээр та бүхэн тэн дээр одоо ороод компьютероос коммент өгч болно. Эсвэл олон нийтийн дунд явж байгаа хилцүүлэг дээр очиод энэ заалтыг би дэмжиж гин, энэ заалтыг бол дэмжихгүй байна гэдэг байдлаар саналаа өгөх ёстой. Хууль тогтоогч, хууль санаачлагч таны өгсөн саналыг тухайн хуульдаа ямар байдлаар оруулж гин, аль хэсгийг авсан, аль хэсгийг аваагүй болох талаар олон нийтэд мэдээлэх юм үүрэгтэй байдаг. Тэгэхээр иргэдийн одоо өдөр тутмын амьдралд хамаатай, санхүү мөнгөтэй шууд холбоотой татврын хууль дээр онцгой анхаарал хандуулахыг хүсье. За орон сууцны залилан бол одоо маш түгээмэл болсон. Хохирлын хэмжээ бол хэдэн тэрбумаар, хохирогчдод бол хэдэн 100 мянгаар одоо яригдах хэмжээнд хүрчээ. За орон сууцны залиланд өртөж байгаа иргэдийн хамгийн гол алдаж байгаа зүйл бол зах зээлийн үнээс хэд хямд байр, хэд таатай нөхцөлд одоо өргөтүүлдэг. Та өнөөдөр 100% мөнгөө төлчих юм бол зах зээлийн үнээс 30% хямдарнаа. За манай бартерын байр бол одоо зах зээлийн үнээс хамаагүй хямдаар зарж байгаа. Тийм учраас та одоо яаралтай л энийг ав. Хүмүүс одоо маш их асууж ийн гэдэг ийм байдлаар залилагчид хүмүүсийн одоо хэрэгцээн дээр, сонирхол дээр нь тоглож ийн залилах гэмт хэрэг үйлддэг байна. Залилах гэмт хэрэг бол ихэвчлэн энэ бартерын байр нэгдүгээрт, хоёрдугаарт нь нөгөө урьдчилсан захиалга одоо авах энэ үйлдэл дээр гараад байгаа. Тэгэхээр та бүхэн бартерын байр авж байгаа бол нэгдүгээрт гурвалсан гэрээ хийх ёстой. Зөвхөн тухайн компанитайгаа гэрээ хийгээд тухайн компани руу мөнгө шилжүүлэх биш, тэр байрыг захиалан бариулж байгаа. Байрных нь үндсэн эзэнтэй нь гурвалсан гэрээ. Энэ гэрээн дээр юу тусах вэ гэхээр энэ байрыг одоо зөвхөн би аавна, зөвхөн надаа зарна, ашиглалтанд орсны дараа бичиг баримт холбогдох юмнуудыг бол надад ямар ч асуудалгүй гаргаж өгнө гэдэг баталгааг гурвалсан гэрээгээр авах ёстой. За захиалгын урьдчилсан гэрээ хийж байгаа бол мөн адилхан тийм ээ. Тухайн байрыг баригдаж гин үү, хугацаанд байна уу, барилга барих ашиглалтанд оруулахтай холбоотой зөвшөөрлүүдээ авсан юм уу? Газар нь одоо тухайн компанийн нэр дээр байна уу? Кадастрын зураг нь байна уу? Зөвшөөрлөө авсан байна уу гэдгийг зайлшгүй шалгах ёстой. Тэгэхгүй бол зөвхөн одоо ингээд нэг макет харуулж агаад байрны захиалга авдаг. Яг үний иргэдэд тухайн компани бол барилга барих юм чадамжгүй, боломжгүй, санхүүгийн одоо ийм нөхцөлгүй компаниуд хүмүүсээс одоо хэмжээний мөнгө аваад барилга байшингаа оруулж чадахгүй, шүүх цагдаагийн одоо шатанд хүрэх юм эрсдэл байгаа. Ер нь бол одоо захиалсан байр маань ашиглалтанд орохгүй байна. Нөгөө компани нуцаа авахаа болсон, офс дээр байхаа болсон гэд ер нь ихний ийм сэжигтэй тохиолдол гарах юм бол яаралтай цагтаа хандах хэрэгтэй. Тухайн барилга баригдж байгаа харьяа дүүргийнхаа цагтаа томлох гарах хэрэгтэй. За тэгээд шүүхэд хандах мөн одоо боломжтой. Яагаад тэгэхээр барилгын компани иргэн хоёрын хооронд гэрээ байгуулдаг. Тэгэхээр энэ гэрээний үүргээ биелүүлэхлээр шүүхэд хандаж болно. Гурав дахь зүйл нь юу вэ гэхээр энэ барилгатай холбоотой бусад юм хохирогч гарч ийн үү гэдгийг судлаж тогтоох хэрэгтэй. Хүмүүс тэгээ ганц нэгээрээ явахаар ерөөсөн хууль шүүхийн байгууллаганд хөдөлдөг, асуудлыг шийддэг байгаа. Тэгэхээр олуулаа нийлээд асуудлаа тавих юм бол энэ шийдэгдэх процесс нь хамаагүй хурдан явнаа гэж хэлэх байна.